За хүү маань төгөл рүү өрөхө бэлтгэлийг хийж байгаа. За миний би ерөнхийдөө амралтын өдөр болгон янз янзын хоол хийхийг л одоо зордгийн гэрийнхэндээ хийж үгээд. Тэгэд энэ удаа болохоор юуны илгээр хоол хийж байна. Илгэн тус ерөнхийдөө тустай. Ингээ илгээ машиндаад хоньны сүүлтэй, сонгон сарамстай хоньны сүүлтэй. За тэгээд яг болохоор та бүхэнд бас үзүүлнэ. Ерөнхийдөө бас тэгээд ганцхан одоо амралтын өдөр гэдгүү ажлын өдрүүд бол өглөө болгонд 6 цаг 30 минутад босоод за хүүхдүүдтэй болохоор урд өдрийн захиалга өгсөн хоолуудыг нь бол ингээ хийдэг байж байгаа. Үндэг шарах, талхтаа үндэг шарах, за битүүшил хийх, за арт буцлага, сүйдэ будаа хийх мэхэл хүүхдүүдийнхээ одоо захиалсан урд өдрийн сандыг навчна. Тэр хоолыг ингээ хийдэг байж байгаа. За энэ 7 хоногийн амралтын өдрийн эхний бол ингээд ийм хоол хийж байна. Энийг болохоор бага наснд маань ээж маань хийж өгдөг гэсэн их дуртай, амттай. За тэгээд өнөөдөр энэ хоолыг хийн дүүгээ болон найзуудынхаа гэр бүлийг урьсан байж байгаа. Тэгээд хоолоо хийгээд яг гарахаар нь та бүхэндээ бас бичлэгийг нэг зургийг дараад үзүүлнэ. За тэр баяр та амралтын өдрөө гэр бүлтэйгээ ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.